전에 ажиллагаа бол 8 сарын 5-ны өглөө 9 цагаар үзэлтэй ирлээ. За 10 цагаар хоёр өдрийг бол та үйлчлэг үзэгслийн энэ төр бол төв зингэлгээ тойроод ингээд гарахаар бусад мэрэгжлийн байгууллагууд ингээд ажиллаж байгаа. 1 2 3 4 дугаар хаалганыхаа хажуудлын өдрөөс асрууд барьж байгаа зуучны мэдээллийн төв үйл ажиллагаа явуулна. Амун зуучдад зориулсан шашин соёлын болон бэлэг дурсгалын Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн гарах байгаа. Хаалга болгон дээр манайхаас хуваарлагдсан хүмүүс маань зогсож зуучдын пассворд бичиг баримтыг нь үзээд үн төлбөргүй нэвтрүүлэхээр төлөвлөсөн байгаа. За мэрэгжлийн албаны байгууллагаас бол 2 өдөр 50 улсын байцаагч 25 гаруй гэж ээлжид ажилласан байна. Ер нь бол 120 аж ахуй. Одоо тэр худалдаа үйлчлэгтэй ч холбоотой наадмаар гарч ажиллаж исэн аж ахуй нийтлэлээр 120 шалгуур болж дүүр болгоос 20 аж ахуй нийтлэл шалгуур гарч байгаа. За тогны хүчин чадлаас гадаад газ ирсэн магадгүй. Тэгвэл газ бид мөн нэг аж ахуй нийтлэл гэрэлээд тухайн аж ахуй нийтлэлийн инженер техникийн ажилтны тухайн өдөр нь ажиллаад холболтыг хийлгүүлээд манайхаас чиглүүлсэн шатгийн хариуцлага улсын байдлыг шалгалт тавьдаг ажиллана. Наадам зохион байгуулдаг цэвэрлэгээ үйлчлэгийг бол зохион байгуулж ажиллана. 127 одоо аж ахуй нэгж гарч байгаа. Тэдний одоо хог аяллыг ачид эвэрлэх бид бол 150 орчим хүн болоод ажиллана. хүн хүч ямар вэ? Хүн хүч хөлцөөтэй хангалттай байна. Уг одогчтой газар цэвэрлэгээ үйлчлэгээр дангаараа бүрэн хариуцж ажиллаж байна. Өрөө цам буюу сар залах үйл ажиллагаан дээр галгамтрах зорилттой автомашин байна. Дээрээс нь өрцөн сэргийлэх хариуцсан байцаагч нарыг хяналтад туулна. Үндсэндээ 2 өдрийн хугацаанд бол онцгой ялганс 40 албан агч аюулгүй байдал дээр нь 24 цагийн хугацаагаар хяналтад ажиллана. 150 гаруй аж ахуй нэгж ажиллах юм шүү дээ. Тэгээ манай Огны хүчин чад аюулгүй байдал. За дээр нь газ ажиллах юм байна. Тэр энэ иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс бол танай байгууллага маш сайн анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй. Байцаагчтай бол цаг тухайд нь яг албан ёсны гэрээтэй ийм одоо байгууллагуудаар бол худалдаа үйлчлэгээ за мөн одоо тэр аюулгүй байдлаа хангах үүрэг чиглэлийн бол цаг тухайд нь ажиллах хэрэгтэй байна. Болоо. Чургаан бурхныг бол одоо яг төв тайзан дээр зална. За одоо энэ баруун талд байгаа тайзан дээр бол одоо үндсэн нээлтийн үйл ажиллагаа болон одоо бурхан ламын одоо мэтгэлцэн буюу одоо энэ хоорондоо энэ тэмцээн зохион байгуулах, ном аялцах юм үйл ажиллагаа зохион байгуулахаар байгаа. За юуны хувьд урлагийн хувьд бол Улаанбаатар чуулгын одоо уран бүтээлчд оролцож байгаа. За стадионы өмнө гадна талбайд бол Монголын гайхамшигт урлаг гэсэн одоо 9 дүүргийн ардын авиаснуудын энэ тоглолт болохоор байгаа. Энэ бол одоо нийт бас ирж байгаа хүмүүстэй ардын урлагаа сурталчлах зорилготойгоор юм уран бүтээл явагдана. Энэ бол 2 өдрийн турш өглөө 9-оос оройны одоо энэ үйл ажиллагаа дуустал гэж 2 өдөр бүтэн явахаар төлөвлөгдөж байна. Хүрээ сан данжиг наадмын 2 өдрийн баярын хамгаалалтын үйл ажиллагааг иргэдийн аюул байдлыг хангах ажлыг зохион байгуулна. За энэ дээр нийт хаан үйлдвэрийн цагтаа 1-2 дугаар хэлэлцсэн. Дээр нь манай хэмжээтэй тэмцэх чиглэлийн аль багш нийлээд 250 хүн үргэлжлэх. За иргэн тойрон стадионы иргэн тойронд бол камержуулалтын ажлыг хийж байгаа. Нийт одоо холбоо техникийн хэрэгсэл, камержуулалт, хяналтын чиглэлээр бол одоо ажлууд бэлтгэл ажлуудаа хангаад эхэлчихсэн байна. Одоо манай хүмүүс ирээд хүн хүчний хувьд бол болцоотой одоо яг байгаа 2 дүүрэг тэгээд төв газрынхаа гэсэн 3 байгууллагын нийтдээ 250 хүний хүчээр хамгаалтыг зохион байгуулж байна. Гэхдээ бас хүн хүчээс гадна нөгөө камержуулалт, техникийн хүчийг бас ашиглах тал дээр хөдөлгөөнд явуулын камеруудыг 7 камер байршуулна энэ тэнд. Тэгээд дээр нь бас суурин камеруудыг бас ажиллуулна. Тэгээд шуурхай удирдлагын штаб ажиллана энэ дээр цагдаагийн зөвхөн хамгаалтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах штаб ажиллана. Цол олох ажлууд байдаг. Ер нь бол жилд 8 бүх цол авч байгаа. Энэ жилийн тухайд бол цолтой өгчүүдийн хооронд нь одоо өндөр даваа хүртэл хооронд таахгүйгээр суглааг зохион байгуулна. Цолтой өгчүүд одоо их л сугалж нөгөө цол аваагүй өгчүүдээс үндсэндээ суглана гэсэн ийм одоо байдлаар зохион байгуулагдана. Цолыг бол дөрвөөсөн бөхөд арслан цолтой өгч дөрвөл авраг. За мөн одоо үзүүрсэн бөхөд заан дөрөв төлсөн 2
ус хэдэр начин 8 дүүлсэн дөрвөн бүх начин цол одоо авдаг энэ одоо уламжлаараа цолоо олгоно. Бүх автобусууд бол үйлчлэхээр үйлчлэх байж байгаа. Тэгэхээр энэ төв цэнгэлтгийн баруун талын 120 мохтой автобусын буудлын дээр бол нийт 16 чиглэлийн 100 гаруй автобус. За төв цэнгэлтгийн урт талын буюу одоо бидний тэр хурдын зам буюу нийслэлийн өргөн чөлөөнд бол 8 чиглэлийн 60 гаруй автобус бол үйлчлэгээ үзүүлдэг. За төв цэнгэлтгийн хойд талд бас Соёмтой өшөө бидний тэр Гандигийн гудамжинд бас нийтийн тээврийн үйлчлэгээ 2 чиглэлийн 16 автобус үйлчлэгээ үзүүлж байгаа. Тэгэхээр энд баяр наадмын өдрүүдэд нийслэлийн тээврийн газраас бас автодын хэлтийн усан байцаагч яг ингээд энэ даншиг наадамтай холбогдуулаад ажиллуулахар төлөвлөж байгаа. Бэлтгэл ажлыг хангаж байгаа. За яг энэ иргэдийн бас зорчигч урсгал эрс нэмэгдсэн үед цэнгэлтэгтэй ойролцоо барилж байгаа баазууд дээр бид нар бол бэлтгэл тэр гаргасан. Шаардлагатай бол тэн дээрээс бас нэмэлтээр автобус гаргах зохицуулт хийхээр одоо бэлтгэл ажлыг хангаад болж ажиллаж байгаа. Тэгээд гаргачих тухайн юмнуудыг буулгаад гаргачих. Хагас сайнны өглөө буюу энд бол орчгоо байна дахилгааны бэлтгэл ажлыг бол тэнд хийж байгаа. Өнөөдрөөс маргааш юм уу өнөөдөртөө бурхнаа заалах байгаа. За манайхнаас ч өршөө чинь нэмж хийх ажил бол юу байгаа шүү дээ. Дахилганы бүх хурлаа бол талбайдаа хийх юугаа зохион байгуулалтаа хийцэн байгаа. Цам бол бэлэн байгаа. Тэгээд дуусгаар нь төвчтийн газар бас таганд бол эднийх бол цэвэрхэн юм бол хийгдэх үү наадмын төвчгээд байгаа. Тэгээд иргэдэд зориулсан Тэгэл ажил бол бүрэн хангагдаж байна. За хэд хэдэн томоохон одоо ажлууд буюу ялангуяа тайз угсралтын ажлаас бусад бүх ажлууд бол бүрэн хийгдэж байна. За мэдээж одоо даншиг наадам хүрээ цам одоо энэ арга хэмжээ маань бол олон нийтийн одоо ялангуяа шашин өв соёлтой холбоотой энэ арга хэмжээ учраас иргэд нэлээд ирэх хүсэлтэй учраас тухайн иргэдийн эрүүл аюулгүй тэр орчныг бүрдүүлэх. За ялангуяа үйлчилгээтэй холбоотой энэ аюулгүй байдлын энэ асуудлуудыг бол мэргэжлийн бүх байгууллагууд нь үүрэг чиглэлөө. За иргэд яг одоо энэ хүрээ цам за шашин өв соёлын одоо энэ даншиг наадмыг бол үздэг болоод 3 дахь жилдээ явж байна. За ялангуяа аялал жуулчлалын одоо байгууллагууд жуулчдын одоо бас ирж үзэх сонирхдаг ийм одоо брэнд болсон байна. Тэгэхээр олон зуун жилийн өмнөөс бид нэр тасалдаад байсан энэхүү одоо томоохон шашин соёлын өв соёлын одоо энэ наадмын хүрээнд бол гадныч бай дотоодын одоо иргэд ялангуяа одоо нийслэлчүүдтэй үздэг, сонирхдаг, хүлээдэг ийм одоо наадам болсон учраас бол сая нийслэлийн онцгой комиссийн хурлын шийдвэрээр бол ялангуяа одоо хүн амьтны малын одоо энэ өвчин гарсантай холбогдуулаад бол хүйтлээ удагт хийхэ болсон. За үүнээс бол хэд хэдэн одоо арга хэмжээнүүдийг бол зогсоосон байгаа. Жишээлбэл морины уралдаан, сур харваа. Тэгэхээр одоо нэлээд одоо цомхон. Гэхдээ яг энэ одоо өв соёлынхоо одоо хэлбэр агуулгыг бол алдагдуулаагүй ийм одоо арга хэмжээ болно гэдгийг бол иргэдэд хэлэх байна. Тэгээ иргэд маань бас яг энэ даншиг хүрээ цам одоо ёслолтоо бол идэвхтэй оролцохыг уриалж байна. Тэгээд ямарваа нэгэн үн төлбөргүй энэ бол нийслэлчүүдэд аялал жуулчлалтай Монгол улсынхаа бас одоо нийт иргэдэд зориулсан ийм одоо өв соёлын наадам байгаа. Тийм учраас та бүхнийг даншиг хүрээ цам одоо наадамд урьж байна.